уул уурхай хүнд үйлдвэрийн яам үзүүлж байна. Эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлийн цахим системд гүйцэтгэгч байгууллагаар хэрхэн бүртгэл үүсгэн нэвтрэх вэ? Гүйцэтгэгч байгууллага гэдэг нь төсөл боловсруулагч буюу геолог, уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн эрх бүхий байгууллага байх ба энэ чиглэлийн эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженерээр зөвлөсөн хуулийн этгээдийг хэлнэ. Гүйцэтгэгч нь захиалагч байгууллагын үүсгэсэн үндэслэлийн дагуу захиалагч талыг төлөөлөн системээр цахим хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Хэрв тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь төслөө өөрөө боловсруулсан бол захиалагч болон гүйцэтгэгч байх боломжтой. Хэрэглэгч та MPC цэг, MMHI цэг говцэг хэмээн тандан нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах бүртгүүлэх товчийг дарна. Гарч ирсэн цонхны байгууллагаар бүртгүүлэх хэсгийг сонгоно. Байгууллагын регистрийн дугаараар хайх талбарт Эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлийн цахим системээр хүсэлт гаргах төсөл гүйцэтгэгч байгууллагын регистрийн дугаарыг оруулж хайх товч дарна. Оруулсан регистрийн дугаараар байгууллагын нэр талбарт улсын бүртгэлийн ерхий газраас байгууллагын нэрийг дуудаж харуулна. Регистрийн дугаар талбарт тухайн байгууллагын захирлын регистрийн дугаарыг оруулна. Хэрв тухайн байгууллагыг төлөөлөх захирал гадаад иргэн бол улсын бүртгэлийн ерхий газарт захирлын томилгоог бүртгүүлсэн хууль ёсны баримт бичиг жишээлбэл гадаад паспорт, төр оршин суух үнэмлэх гэх мэт тухайн үед бүртгүүлсэн дугаарыг оруулна. Хэрв уг бүртгэл таарахгүй бол улсын бүртгэлийн ерхий газарт хандаж мэдээллийг шалгуулж засварлуулна. Цахим шуудан талбарт иргэн баталгаажуулах код хүлээн авах цахим шууданг оруулж баталгаажуулах код илгээх товчийг дарна. Бүртгүүлсэн цахим шууданд ирсэн баталгаажуулах кодыг баталгаажуулах код талбарт оруулна. Нэвтрэх нэр утасны дугаар талбарт цаашид системд нэвтрэхдээ ашиглах нэвтрэх нэр болон утасны дугаараа оруулна. Нууц үг талбарт тэмдэгтүүдээс бүрдсэн хувийн нууц үгийн хослолыг оруулах бөгөөд нууц үг давтах талбарт давтан дахин оруулж бүртгүүлэх товчийг дарна. Бүртгэл үүсгэх үед аж ахуйн нэгжийн болон захирлын мэдээллийг улсын бүртгэлийн ерхий газраас сервисээр ирж буй мэдээлэлтэй тулгах шалгуур ажиллаж мэдээлэл тохирч байвал амжилттай бүртгэсэн тухай мэдэгдэл харуулна. Байгууллагын бүртгэл амжилттай үүсгэсний дараа нүүр хуудсанд байрлах нэвтрэх товчийг дарна. Нэвтрэх хэсэгт байгууллагыг сонгож бүртгэл үүсгэсэн нэвтрэх нэр болон нууц үгээ оруулж нэвтрэх товчийг дарна. Системд нэвтэрч ороход тухайн байгууллагын нэр, регистрийг харуулах бөгөөд захиалагч эрх автоматар үүссэн байна. Харин гүйцэтгэгч байгууллагын нэвтрэлтийг захиалагч талаас үндэслэлд бүртгэж өгснөөр үүснэ. Ингэснээр гүйцэтгэгч талаас цахим хүсэлт гаргах боломжтой болно.